Монгол банкны мөнгөний бодлого судалгааны газрын захирал Болдоатартай бид уулзаад байна. Тэгэхээр та дөнгөж саяхан энэ санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь гэдэг сэдвтэ хилцүүлэхийг удирдаад модератороор нь ажиллаад гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр манай уншигч үзэгчдэд эхлээд саяын салбар хуралдаанаар яг ямар асуудлуудыг түлхүүтэй хөндөж ярилцав. Энэ санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүс ядуурлыг бууруулахын тулд яаж энэ санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь зөв гэдэг шинэ санал санаачлагуудыг гаргасан бэ? Энэ талаар танилцуулах уу? За санхүүгийн хүртээмжийн асуудал гэхлээр гол нь нөгөө нэг санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд санхүүгийн үйлчилгээг яаж тохируулж хүргэж өгөх вэ гэдэг маань юм чухал асуудал болж байгаа. Сая энэ дээр ч гэсэн ярьж байна л да. Одоо алслагдсанаас банкнаас хол хөдөө байгаа хүн алслагдсан байдлаасаа болоо санхүүгийн үйлчилгээнд одоо хамрагдаж чадахгүй байгаа. Тийм нэг асуудал байна. Нөгөө талд нөгөө ядуу иргэд бол одоо хэтэрхий жижигхэн тийм зүйлээр санхүүгийн үйлчилгээ авах гэхлээр нөгөө хураам жинтэр нь үнэтэй болоод тэгээд бас санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй орлогоор хасагдаад байгаа бас тийм хэсэг байна. Нөгөө талдаа бол яг хуу санхүүгийн үйлчилгээ нь өөрөө харилцагчтай өөрөө үйлчилгээ авж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирохгүй байгаа тохиолдолд тэр нь бол илүү өндөр зардалтай болох юм уу эсвэл одоо тийм садаа учраад байгаа энэ зүйлсүүдийг арилгаж хүртээмжийг нэмэгдүүлэх тухай гол нь ярьлаа. Тэгэхээр ингэж ярихлаар гол юм асуудал юу вэ гэхээр энэ бол нөгөө илүү алслагдсан нутагт амьдарч байгаа иргэд тэгээд илүү одоо ядуу иргэд тэгээд бизнес байлаа гэхэд жижиг бизнесүүдтэй хамаатай асуудал болж хуурж байгаа юм. Тэгэхээр жижиг бизнесүүд ядуу иргэд тэгээд одоо алслагдсан нутагт байгаа иргэдэд энэ санхүүгийн үйлчилгээг хүргэнэ гэдэг бол тэдгээрийн амьдралыг дээшлүүлнэ л гэсэн үг. Энэ утгаараа энэ одоо ядуурлыг бууруулах нөлөөтэй гэж ингэж бол тайлбарлаж байна. За энэ дээр манай салбар хуралдаан дээр яригдсан 4 гол илтгэл яригдлаа. За эхнийх нь илтгэлээр бол Европын цэргийн босгол төгслийн банкныхан одоо санхүүгийн үйлчилгээг төрөлжүүлж одоо шинэ санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлээд тэр нь одоо харилцагчтай илүү тохирсон байх юм бол яаж амжилттай болдог вэ гэдгийг одоо өөрийнхөө хийсэн тэр бүтээгдэхүүний хэрэгжүүлсэн үр дүнгээр бол бидэнд тайлбарлаж танилцуулсан. За дараагийн илтгэгч маань үндсэндээ бидэнд нөгөө тэр Азийн хөгжлийн банкны зээлийн дагуу одоо зээлийн дагуу нөгөө албан зээлийн хоршоодыг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэдэг энэ юм тайлбар гарсан л да. Тэр нь юу гэхээр зэрэг нөгөө энэ одоо яг саяхан яриад байгаа энэ ядуу сегментүүд олгогдох үйлчилгээг үзүүлэх байгууллагууд нь өөрөө чанарын хувьд өөрөө тийм ойлголттой, сайн, үр ашигтай ажиллах шаардлагатай болчихж байгаа юм. Тэгээ яг л одоо чинь хөдөө орон нутгад гэхлээр чинь бас яг банк бол нэг салбар байна те. Гэхдээ тэрнээс өөр үйлдвэрлэлийн үйлчилгээ авах бол гэх юм бол хадгалан зээлийн хоршоо ч юм уу ер нь тэгэл нэг тийм өөр сонголт муутай шүү дээ. Тэгээ тэр байгууллагууд нь өөрөө чанартай үйлчилгээг үзүүлж чаддаг, өндөр мэдлэгтэй, үр ашигтай байх ёстой гэдэг үйлчилгээ үзүүлэх байгууллагдлаасаа. Дээрэс нь бас бид улсын холбооны улсын нэг жишээн дээр нэг илтгэгчийн хэлснээр бол танилцлаа. Тэрний үг гэхлээр шин төрлийн хэрэгслээр дамжуулаад одоо жишээ нь интернетээр дамжуулаад санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд нь хүргэж тэрнээсээ одоо ашиг олж байгаа энэ жишээг бол бидэнд танилцуулж байгаа. Тэгээ эцэст нь бол мэдээж Монгол банкны тэр одоо засгийн газар санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлж байгаа олон нийтийн санхүүгийн боловсролын хөтөлбөрийн танилцуулгыг бол бид нар сонссон. За тэгээ хүмүүс ч бол энэ дээр бүгд ерөнхийдөө тийм одоо санал нэгтэй бас дэмжиж ингэж ярьж байна. За яг нэг бас ярьж байгаа зүйл нь юу гэхээр нөгөө хөдөө орон нутагт ч бай, ядуу иргэд ч бай тэр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гээд байгаа тэр байгууллагууд нь бас төрийн одоо зарим хөтөлбөрийг бол дамжуулж хэрэгжүүлж байх нь одоо үр ашигтай байна гэж одоо олон хүн тэн дээр бол үр ашигтай байх болно. Тэгэхээр зэрэг энийг өргөжүүлээч гэсэн юм саналуудыг хэллээ. Та Монгол банкны мөнгөний бодлого судалгааны газрын захирлаар ажилладаг. Тэгэхээр танай газар дээр бол байнгын судалгаа хийгдэж идэг, тайлан танилцуулж идэг. Тэгэхээр яг энэ санхүүгийн хүртээмж болон ядууралтай холбоотой хамгийн сүүлийн судалгааны дүнгуудээс та танилцуулах боломжтой юу? Тэр бол нэлээд тийм бүгдийн танилцуулах гэхээр жаахан том тийм цаг орсон зүйл болно. Зөвхөн та бүхэн Монгол банкны вебсайт руу орж байгаа судалгааны ажлуудын хэсэг дээрээс жижиг дунд үйлдвэрлэлийн төр судалгаа гэж байгаа.
санал асуулга дээр үндэслэн. За тэрэн дээр бол яг жижиг дунд үйлдвэрийн байгууллагууд бол ямар хуу бэрхшээл тулгарч байна, тэрийг яаж шийдэхээр байна гэдэг он дараалсан ийм судалгаанууд байгаа учраас тэрэн дээрээс та нэлээд сайн мэдээлэл олж аван тэрийг бол хараарай гэж хэлж байна. За тэгээд дээрэс нь энэ манай хөтөлбөр бас нөгөө иргэдийн олон нийтийн санхүүгийн боловсролын хөтөлбөр маань бас манай вебсайт дээр байж байгаа. За эний чинь бол үндсэндээ санхүүгийн зохицуулахаар Монгол банк, сангийн яам, боловсролын яам гэдэг ингээд том байгууллагууд ингээд нэгдэж орж байгаад тэгээд нэлээд дунд хугацаанд ингээд хэрэгжүүлэхээр ийм хөтөлбөр болгож гаргаж ирж байгаа. Үнэхээр л одоо бага боловсролоос ахуулаад дунд боловсрол тэгэл дээд боловсрол дотор санхүүгийн үндсэн ойлголтуудыг одоо илүү сайн шингээж өгөх иргэн өөрөө бол бас санхүүгийн үйлчлэгээ эрсдэл багтаа хэрэглэх боломжийг нэмэгдүүлж өгөх гэдэг ийм олон зүйлүүд бол байгаа. Үнэхээр манай нийгэмд бол санхүүгийн орчин цагийн үйлчлэгээ бол нэвтрээд оройрын жил болж байгаа бүх хүмүүс маань энэтэй харьцаж арай амжаагүй байна, сураагүй байна. Тийм учраас зах зээлийн санхүүгийн боломжийг бол бид нар иргэд маань бүрэн ашиглаж чадахгүй байна. Тэгэхээр зэрэг энэндээ иргэдээ бэлтгэх ийм зорилготой юм хөтөлбөр тэр байтугай хөдөөд хүрэх тийм том хөтөлбөрийг боловсруулж ирж байгаа. Энэндээ бол та бүхэн Монгол банкны вебсайтаар дамжуулан танилцаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр олон нийтийн санхүүгийн боловсролыг одоо ингээд системтэйгээр олгох хөтөлбөрийг анх удаа батллаа шүү дээ. Тэгэхээр яг энэ хөтөлбөр дотор та хоёрын ярьсан нөгөө ядуу анслагдсан хөдөө амьдардаг санхүүгийн үйлчлэгийг авч чадахгүй байгаа иргэдрөө чиглэсэн тийм тусгай ажлууд байгаа юу? Тэр нь яг тусгаасан гэхээсээ илүү нөгөө угаасанд чинь нэг суур боловсрол ойлголтууд нь илүү чухал байна. Орон нутагт ч юм уу хөдөөч гэх юм уу яг ингэж тусгайлж юу хийхлээр зэрэг тэр нь бол өөрөө гүйж харьцангуй байгуулчих гэдэг. Ерөнхий суурийг өөрийн сайжруулж гисэн. Жишээ нь орон нутгийн анслагдсан газар суурьж байгаа иргэд санхүүгийн боловсролыг авахын тулд санхүүгийн үйлчлэгийг авахын тулд мэдээж хамгийн ихний хэрэгсэл нь угаасаа ухаал гар усуулчих байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр орон зайгч нь бол ямар үйлчлэгийг гэрт нь өргөж өгч чадахгүйгээс цааш интернетээр л дамжуулна. Тэр бол ойлгомжтой. Интернетээр дамжуулыг ихлээр тэр нь бол яалтчгүй мобайл утас суулж байгаа, гар утас суулж байгаа. Тэгээд смарт гар утасны шийдвэр. Тэгвэл тэрэн дээр нь илүү их том одоо тийм болцоо өргөн нөхцлүүдийг нээж өгснөр тэр хүмүүст бол аяндаа бас суралцах боломж нь өндөрсдөг юм. Тийм тодорхой нөхцлүүд байх. Тэгэхээр яг тийм одоо суур юмнууд дээр нь зориулсан хөтөлбөр гэж байна. За сүүлчийн асуулт. Тэгэхээр энэ иргэдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийн хэрэгжилт дээр Монгол банк хяналт тавиад санаачлаад удирдаад хэрэгжүүлэх юм уу? Монгол банкны оролцоо юу? Энэ дөрвөн байгууллага чинь дөрвөлэн цогтой. Мөнгө төгрөгөөн гаргаад одоо ном судалгаагаа хийгээд ингээд хөтөлбөрт оролцуулна. Боловсролын яамны оролцоо бол их өндөр гэж ойлгож байгаа. Яг бол бага дунд боловсролын асуудлууд дотор яваад байгаа учраас. За танд баярлалаа.